Энэ өнөөдөр ярьж байгаа хоёр хууль бол Монгол улсын үндсэн хуулиар Монгол хүнд олгосон 18 эрхийн хоёр эрх байгаа. Нэгдүгээр эрх нь бол мэдээлэл олж авах эрх юм байна л да. Тэгээ сая тэр Сүхбаатар гишүүнтэй би санал нэг байгаа юм. Энэ манай ажлын хэсгийнхэн засгийн газрын яринуц хуулийн чинь нэр томьёо ойлгомжгүй байна л гэж хэлж байгаа. Энэ бол уг нь мэдээлэл олж авах эрх үндсэн хуулиар олгогдсон эрхийн чинь тухай хууль юм байхгүй юу. Тэгээд хуучин нэр томьёо чинь их ойлгомжтой байсан. Одоо жоохон бүдгэрч байгаа. Энийг хэдүүлээ ажлын хэсгээр ярья. Хоёр дахь нь бол үндсэн хуулиар олгогдсон тэр 18 эрхийн нэг нь бол иргэний хувийн ба гэр бүл захидал харилцааны нууцыг хуулиар хамгаална гэж. Тэр хүний хувийн нууцыг бол хуулиар хамгаалдаг энэ хууль. Нэг нь мэдээлэл олж авдаг, нэг нь хамгаалдаг. Энэ хоёр их ноцтой хууль байгаа юм л да. Би зүгээр сүүлийн энэ тенденцийг харахаар манай энэ төрийн байгууллагууд тэр төрийн балууны нууцын тухай хуулиар байна шүү дээ. Бүх мэдээлэл нуудаг болсон. Одоо бид нар их гоё үг хэлдэг. Хувь хүн засгалдаг биш, хүү засгалдаг нийгэмд амьдрын гэсэн чинь нэг дарга засгалдаг болсон байхгүй юу? Иргэн байтугай их хурлын гишүүн мэдээлэл нэхэхээр нууц гэдэг хариу өгч байгаа. Хариу ирүүлж байгаа гэхдээ нууц гэдэг ингээд нууцтай нууцын шугамар танд хөргүүлнэ шүү. Тэр нь алтан битээ олон юм яриарэ гэж хэлж. Тэгэхээр энэ хуулийг та нар сайн үзээрэй. Энэ бол иргэний үндсэн эрх шүү Монгол улс. За нөгөөх нь бол энэ одоо сошиал гэдэг юм уу эсвэл энэ цахим орчин шилжиж байгаа цаг үетэйгээ холбогдоод хүний нууц гэдэг юм алга болгосон шүү. Та нар бол илүү тэр техник, технологийн яриад байна. Би бол хүний хариуцлагын тухай ярьж байгаа. Тэр орчны бичлэг шаардлагатайгаас хийцэл яваад тэрнийг задруулахыг яагаад зөвшөөрч байгаа. Тэрний чинь маш өндөр хатуу шийдэх хэрэгтэй байна. Мэдээллийг олж авах, тэрнийг задруулах олон нийт түгээх хоёр бол хоёр өөр ойлголт л да. Би одоо тагнуулын байгуулагчид улсын чинь янз бүрийн шамаар мэдээлэл олзолдог, олж авдаг байж болно. Тэрнийг олон нийт тарааж болох. Хатуу шийтгэлтэй бүр эрүүгийн том хариуцлагууд байх хэрэгтэй. Иймэрхүү байдлаар би зүгээр энэ ажлын хэсэгт орж ажиллаж байгаагийн хувьд анхаарах гэсэн. Өнөөдөр би та нарыг бол их төвчээртэй сонслоо. Та нар маш их олон талын өнцгөөс олон талын их хэтэх юмнуудаас мэддэг хүмүүс орж ирээ суугаад ярьж байгаад их баяртай байна. Одоо би бас зарим нэр усын бичээд авчлаа, зарим хүмүүстэй тусгаал нуулзан санаа оноо сонсъё. Бид нар хөндлөм хийж болохгүй шүү дээ. Тэр олон улсын жишгт нийцсэн хийх хэрэгтэй. Та нар яриад байгаа тэр GDPR за одоо тэгвэл тэрний 7 зарчим нь юу юм? Манай дээр энийг яаж хийж байгаа? Дата гэж хэлэх юм уу? Мэдээлэл гэж хэлэх юм уу? Энэ бас хэлхэл асуудал шүү дээ. Бид нар тийм учраас хийцэн юм а бид бүгдийг нь үзээд дуустал хийцэн гэж манай ажлын хэсгийнхэн бас битээ дайр. Олон хүний санаа олон талаас нь нийлэхээр бид нар зөвлөн босох гэж байгаа шүү дээ. Эцээцэст Монгол улсын иргэн мэдээлэл олж авдаг эрх хэрэгчлээг нь хангаж өгье. Монгол улсын иргэн хүний хувийн нууцад халдшгүй хамгаалдаг тэр хуулийг нь гаргаж өгье гэдэг дээр бүгдийн санал нэг явж байгаа. Тэгээ баярлалаа. Тэгээ өөр одоо учрал дарга сая хэллээ шүү дээ. Энтэй холбоотой тэр янз бүрийн мэддэг хүмүүс тэр мэдлгүүдийг нь сонсож иж зөвлөм гаргах гэж одоо энэ хурлын ажлын хэсэг ажиллаж байгаа. Энийг зохион байгуулсан хүмүүст баярлалаа.